Хэрв та тусгалыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 1-р хэсэг. Өөртөө наасан шошго. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигч та. Батын нацагд орж миний биеийнхүү 10 дахь номоо гэж бичиж байснаа тэр түр зогслоо. Би ямар тэнэг юм бэ? Номоо бичиж эхлэхгүй байж өмнөх үгийг нь бичиж суух гэжтэй. Уг нь дуусчихад бичдэг биш үлээ. Нацагд орж толгоогоо 3 тас эсрэв. Тэр саяны өмнөх хүүг бичсэн цаасаа базаад бичгийн ширээний хөлний баруун талд байрлах хогийн сав руу чулуудлаа. Хогийн сав бадсан цаасаар дүүрчээ. Дахин шин цаас ширээний зүүн бууланд байх хайрцагнаас гаргаж ирэв. Тэгээд үзгээ атгаад цаас руу ойртуулсан ч юм бичсэнгүй. Удсан ч хүү үзгээ цаасан дээр зөөлхөн тавиад хойш сандал налан ханширтаж эхэллээ. Бурхан надад баг чадахгүй авьяас хайрлсан бол гэж аяархан хэлснээ санаа алдав. Уг нь түүний хорвоогийн тоосыг хөдлөсөн 33 жилийн хугацаанд нь хинч хизээч түүнд ингэж хэлж байгаагүй лээ. Гэвч тэр өөртөө үзэг цаас нийлүүлэх болгонтой хэлдэг нь энэ юм. Буцаад шийдэмгийгч нь үзгээ хатгалаа. Аль хэдийн хийж татснараа тэр сандал дээр нуруу тэгш сууж байв. Мөн уруулаа жимэлгэж хөмсгөө атралтуулсан харагдах аж. 10 хуудас шүү гэх аавынх нь хоолой түүний чихэн сонсогдлоо. Гэвч тэр цочсонгүй. Учир нь зохиолын санаа олдохгүй дэмий суух үед ингэж сонсогддог нь хэвийн зүйл болжээ. Чадахгүй маань боли. Би ч нэрээ арчаагүй юм тийм да. Амьдралгаатын хагсыг зохиол өвчгөд зарцуулж хаад одоо байгаа байдлаа хардаа. Дин түм юм. Хэдэн муу хинч тоож уншдаггүй өгүүлгийн төвөр хөвлөөснөөс цааш хитрээгүй. Угаасаа хизээч хитрэхгүй үз. Агуу зохиолчид бүгд сайхан урт зохиол бичдэг. Гэтэл би хитгэн өгүүлэг. Тэр юм бичээгүй цагаан цаасаа базаад хогийн сав руу шидлээ. Сандалнаас ухсхийн босоод өрөө гэрэлтүүлж байсан ширээний гэрлийг унтрав. Өрөө харанхуй боллоо. Ширээнээс хідэн алхмын зайд байрлах орон дээрээ ирж хөвдөв. Түүний толгойд шин зохиолын санаа биш салсан эхнэр хүүхэд нь л бодогдож байлаа. Чүм үү тэнийг амтан өмнөх номоо гарахдаа яг ингэж зардлаач нөхөж чадлагүй шатаа үсттэй. Тэгсэн одоо дахиад шатгаж байгаа мó? Яа чи нэрээ. Аав чинь чамайг хар багаас чинь зохиол бичүүлсэн гэсэн байхаа. Өдөр заавал 10 хуудас бичүүлдэг байсан ямар ч хэрэггүй зүйл байж л дээ. Ном гаргах гэж зээл авсан. Одоо дахиад бөөн өр. Чамтай хамт байхдаа би 1 секунд ч өр зээлгүй амьдарч үдсэнгүй. Гэж ихнэрийгээ уурлаж шүсээ үсчүүлэн орилоход нацагдорж юу ч хэлсэнгүй. Сандал дээр шалширтэн суун. 8 настай хүн хаалганы цанаас сэмхэн харж бас сонсож байгааг тэр мэдэж байлаа. Суран бүсээр ороолгол би сайн зохиол бич байхаа. Аав тэгдэг байсан. Тэгээд л нэг зовлонгоо тоочоод ундгий. Чи ганцаараа зовсон юм уу? Хүн болгон л зовдогдог. Тэглэж аав чинь чиний төлөө л тэгдэг байсан байх шүү. Би зовлон тоочоогүй. Зүгээр л үнэнээ хэлж байна. Үнэнээ хэлж байна шиг. Нацгаа би чамтай цаашид хамт байж чадахгүй. Хоёулаа салъя. Баяра хувцас өмс явцгаая. Тэр дэрэгдэн зогсоох эхнэрийнхээ нүд рүү ихцэлж харлаа. Та хоёр явах хэрэггүй. Би өөрөө явъя. Эхнэр нь түүн рүү нүднийхээ булангаар нэг хараад өрөөнөөс гарч одов. Шөнийн 2 цаг өнгөрч байлаа.
Нацагд орж ийм бодлын шигүү ойд төөрч байсанд нойр нь хүрсэнгүй. Гэгүнэт тэр чангыг чинь санаалдлаа. Тэгээд арх хуух юмсан гэж өөртөө хэлснээ уруулаад олоо. Тохиоллоор гихүү эсвэл хувь тавилангаар гихүү бүү мэд түүнд архитай холбоотой нэгэн сайхан дурсамж бий. Тэр өөрийнхөө хамгийн их борлуулагдсан ном болох Шидэт хаалгаа бичиж байхдаа архийг ус шиг л уудаг байсан билээ. Хэдэн хундаг уугаад тархин дүүрэнгтэд ирэх үед зохиолын үйл явдлууд толгойд нь бороо мэтэл асгардаг байж. Эсвэл тэр тэгж найддаг. Тэр номны хамгийн урт гол өгүүлэлэг болох Шидэт хаалгад хэдэн хүүхдүүд цаг хугацаагаар аялах хаалгыг олоод түүгээрээ хүссэн цаг үедээ очдог тухай гардаг юм. Нацагд орж ялангуяа энэ өгүүлэлгээ төрдөх зүйлгүй маш хурдан биччихсэн. Дээрэс нь энэ өгүүлэлттэй хамгаас дуртай. Уншигчдч гэсэн амсайтай байдаг юм. Гэвч тэр ийм зохиол бичсэн шалтгаан нь архи байсан гэж одоо хүртэл энэ дүрсээр л байгаа аж. Үнэн хэрэгтээ хаалганы тухай санаа аавынх нь зохиол бичих үйл явцыг зүрэлдэг байснаас урган гарсан гэдгийг тэр санахгүй байв. Аав нь зохиолчд хаалганы цаанд байгаа үйл явдлыг бусдад дамжуулдаг хүмүүс юм. Учир нь тэр хаалганы цаана юу байгааг зохиолчоос өөр хинж харж чаддаггүй. Өөрийн харж чадах зүйлсээ харахгүй нэгэнтэй хуваалцдаг гэсэн үг л дээ. Харин хаалганы завсраар хардггүй эсвэл дэлгэж байгаад хардггүй гэдэг тухайн хүний авьяасын илэрл байх та гэж байсан. Аавынхаа тухай бүх дурсамжийг тэр хитэн давхар цоожоор цоожлоод өөрөөсөө нуучсан тул ин хийснийг санахгүй байх нь аргачгүй үзээ. За. Амралтын өдөр шалдэмий өнгөрлөө. Ууг нь шин зохиолоо эхлүүлж гисэн бол. Одоо яалтай байлаа да. Маргаас сайхан амарч аваад ажилдаа явъя. Зохиол бичиж чадахчгүй юм байна. Болж үзье. Дахиж хизээ зохиол бичихгүй. Миний зохиолч гэж хүгсэн баас. Айгуул дахиад хинч уншихгүй. Дахиад л шатна үз. Ийн өөртөө хэлээд тэр хүнжлөө толгой дээгүүрээ бүтээлээ. Өглөө болжээ. Нацагд орж эрдэсэрсэн ч орон дотроо хөрвөсөөр үд хүргсэн байлаа. Элдвийг бодсоор л. Гэвч түүний бодол хитрхи эмх замбраагүй яг утас шиг орооцолдсон байх аж. Тэр үүнд өөрөө ч гэсэн гайхажээ. Зовлонтой, жаргалтай аль ч цаг үед ингэж бол байгаагүй. Тэр өөрийнхөө сэтгэх чадварыг зэвсхий гэж хүртэл үздэг билээ. Харамсалтай сүүлийн хэдэн өдөр ялангуяа өнөөдөр тэр зэвсэг нь мохоо болж гүйтсэн мэт түнд санагдаж байв. Хамгийн гол нь тэр орооцолдсон утаснууд бүгд хар эсвэл саарл өнгөтэй байх бөгөөд нэг ч цагаан утас байсангүй. Тэр орносоо өндөлөө. Зуны нард жижиг цонхоор тусаж байв. Түүний өрөө үнэхээр жижиг ажээ. Ширээ, сандал, тэгээд ор. Өөр тавилга харагдсангүй. Энэ жижигхэн нийтийн байран тэр их нэртэйгээ муудалсныхаа дараа нүүж ирсэн юм. Азар түүний зохиол бичгэд тусалж буй мэд чимээ шуугаан огт үгүй байр байв. Хэдхэн айл амьдардаг болохоор тэр биз. Нацагд орж бичгийн ширээн дээрх цааснуудыг цааш түлхэж байгаад аяхтай ус, ууттай талах нутелла гихт шоколадны крем оронд нь тавилаа. Ийхүү тэр өглөөнийхөө цайгаа ууж эхэллээ. Ууг нь тэр энэ шоколадны кремд их дуртай. Гэхдээ энд нүүж ирснээс хойш амтыг нь мэдрэхэ болсон мэт байдаг болжээ. Заримдаа бүр дургу хоолоо идэж буй мэт аяглана гэж. Гал нь бүхэж цогл асаж буй нүдэрээ нэг газар удаан ширтгэн энд нүүж ирснээс хойших зуршил юм. Тэр цайлж дуусаад талах крем аяг зэргийг ширээний доод талын шургуулганд хийлээ. Тэгээд босод зогсоход нь түүний толгойд өнөөдрийн анхны эмгцэгцтэй хэрэгтэй бодол орж ирэв. Тэр нь өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Сайхан гадуур салхилаад ирье гэх бодол байлаа. Тэр шууд гадуур хувцас өмсөж аваад гадагш гарч одов. Нацагд орж үндэсний цэцэрлэг түрээлэнгийн доторх усан оргилуурын хажуугийн сандал дээр ирж суужээ. Ус оргиж гарахч түүнд таатай санагддаг байхаа байсан байв. Толгойд нь эмх замбраагүй бодлууд хөвөрсөөрл. Нар барууна хил бийж тэнгэрийн хаяа улаан өнгөөр туяарах хүртэл тэр суулаа.
Гинэт түүний нүдэнд дөнгөж 18 нас хүрсэн болов уу гэмээр бүсгүй 60 шүргэж байгаа гэмээр хөгшингэртээ сугталцсан алхаж байх хүртлөө. Аав хүн хоёр явж ш. Энэ хоёр хосууд байна. Хардаа сая харсан уу? Үнсэлцчихлээ. Гэж тэр бодов. Яг энэ мөчөд түүний тархин дотор хоёр үг шууны сүдэр шиг дайраад өнгөрөхийг анзаарлаа. Зохиолын санаа гих хоёр үг байв. Зохиолын санаа тэгээд би юу хийчих болж байна? Энэ тийм ч сонирхолтой өмнө нь хинэж бичиж байгаагүй өөр мэд санаа биш шүү дээ. Байтгал нэг санаа гэж өөртөө шивнэлээ. Ингэх зураа нацагд орж өнөөх хоёр лөө нүдээ огт салгалгүй ширтэж байв. Түүний энэ байдлыг ажисан хөгшингэр яг урд нь нэрч зогсоод "Чи юундаа эвэртэй тулаа харсан медаль мараад байгаа юм. Энд чинь гайхаад байх зүйл ердөөсөө биш" гэж их л уцаарлангуй зандарлаа. Нацагд орж огцом дээшүндив. "Эвэртэй тулаа. Тийштэй. Эвэртэй тулаа. Баярлаа хаа" гэж тэрүүгээр нэг хашгирснаа гэрлүүгээггүйлээ. Гэртээ ирээд тэр шууд ширээнд суун үзэг цаас гаргаж ирэв. Тэгээд хурдан гихч нь бичиж эхэллээ. Түүний нүдэнд эвэртэй төрсөн хөөрхөлтэй бүжингийн амьдрал дэлгээстэй хаалганы цаанаас дурайж байлаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Хэрв та тусаг болыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой.